Үзэгчдээ сайн байцгаана уу? Та бүхэндээ өнөөдрийн мэндийг хүргье. Өнөөдрийн нэвтрүүлгийнхаа сэдвээр бид оюу толгойн хилцээр дуусаагүй гэдэг асуудлыг хөндөөхөөр бэлдлээ. Тэгэхээр энэ асуудал бол Монгол хүн болгоны амьдралд чухал нөлөөтэй лээ. Учир нь бид 2019 онд оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулснаас хойш даруй 17 жилийн хугацаа өнгөрсөн ч гэлээ. Өнөөдрийг хүртэл бид ноглох шиг аваагүй байна. За тэгвэл бидэнд ноглошгийн бараа сураг дуулдаж эхэллээ. Тэгвэл энэ асуудлаар энэхүү нэвтрүүлгийнхаа дугаарынхаа зочны хэсгээр бид бас улсын хурлын гишүүн Утгын шарын Бат Найрамдалтай ярилцуулна. Тэгэхээр үнээс өмнө бүгдээрээ нөхцөл байдлын анализаа тодорхой харцгаая. За харин зочны хэсгээр бол цаашдын төлөв байдлыг бол ярилцаж асуудлыг хөндөх болно. Тэгэхээр бид Монголын хамгийн том мега төсөл болох оюу толгой алт зэсийн ордын үйл ажиллагааг эхлүүлээд 17 жилийн хугацааг өнгөрөөсөн байна. За энэ хугацаанд бол бид далдуурхайн, за мөн ил уурхайн олборлол, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, за энэхүү зардлын хэтрэлтээр үүссэн хэдэн 10 тэрбум долларын өрийн асуудал, хүүний асуудал, за ингээд энэ бүгдээс болоод ноглоо шиг авах хугацаа маань бол 20-30 жилээр хойшилж байгаа ийм үйл явдлууд бол өнгөрсөн хугацаанд өрнөсөн. За тэгвэл энэ бүгдийг базаад бүгдээрээ ямар нөхцөл байдал дундуур бүгдээрээ явж ирвэ гэдгийг одоо товчхон харцгаая. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол оюу толгойн хилэлцээр дуусаагүй гэдэг ийм сэдэв. За тэгэхээр мэдээж хэрэг та бүхэндээ мэдж байгаачлан бол дөнгөж саяхан хэдхэн хоногийн өмнө Монгол Улсын засгийн газар оюу толгойн талтай хилцээр хийж, Rio Tinto-гийн талтай хилцээр хийж тодорхой амжилт үр дүн гаргасныг бол бас үгүйсэхийн аргагүй юм а. За энийг бүгдээрээ товчхон сэргээж харцгаая. Тэгэхээр учрал ерөнхий сайдын хувьд бол гол мэдээллүүдийг өгсөн. За энэ дотроос бол бүгдээрээ багслаад 3 зүйлийг бол онцолж тэмдэглэе. За нэгдүгürt бол менежментийн зардал. Тэгэхээр менежментийн зардлын хувь хэмжээг бууруулснаар ирээдүйд бид нэр 2.2 тэрбум долларыг Rio Tinto-гийн талд төлөх байсан бол энэ зардлыг бол хэмнэж чадсан байгаа юм. За үүнтэй зэрэгцээд бид өнгөрсөн хэдхэн хоногийн өмнө зээлийн хүүг бол бууруулж чадсан байна. Тэгэхээр оюу толгойн энэ төсөлтэй холбоотойгоор зардлын хэтрэлттэй холбоотойгоор бидний 34% ногдох өрийн хэмжээ бол өнөөдөр 12 тэрбум доллар гаруй хэмжээнд бол хүрчээд байна. Тэгэхээр энэ зээлийн хүүнд бид нар жил болгон 10 гаруй хувийн одоо өртөгтэй ийм зээлийн хүүг төлж исэн бол энэ хувь хэмжээг бол 7.9% болгож бууруулж чаджээ. За ингэснээр цаашид бид 6.2 тэрбум долларын зээлийн хүүг биднэр дээр бидний нуруунд дээр учрах байсан бол энэ зардлыг бас хэмжиж чадлаа. За ингэснээр бол энэхүү хоёр одоо яг бодтоор бий болсон зардлын хэмнэлтийг аваад үзэх юм бол бараг 8.5 тэрбум долларын зардлын хэмнэлтийг бол ирээдүйд үүсч болох байсан. Зардлын хэмнэлтийг бол Монгол Улсын засгийн газар Rio Tinto-гийн талтай гэрээ хилцээр хийж гэрээжүүлж, баталгаажуулж одоо чадлаа гэж хэлж болохоор байна. За энэ бол үнэхээр өнгөрсөн хугацаанд цөөхөн гарсан оюу толгой дээр төсөл дээр гарсан цөөхөн амжилтуудын нэг яхааргүй цохон тэмдэглэх ёстой зүйлээ гэдгийг бол бүгд хүлээн зөвшөөрөх гэж бодож байна. За ерөнхий сайд учрлын хувьд бол бас нэгэн чухал зүйлийг бол хөндсөн. За энэ бол оюу толгойн ногдол ашгийг бид нар одоо энэ жилээс авах боломжтой болж байна гэдэг. За энэ одоо мэдээллийг бол хийсэн байна. Тэгэхээр бидний одоогийн мэдж байгаа оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр бол бид бүх зээлээ төлж дуусчаад ногдол ашгаараа төлж дуусчаад тэгээд түүнээс хойш яг гар дээрээ Монголын тал 34 дахь ногдол ашгаа хүлээж авна гэдэг ийм одоо гэрээний нөхцөлтэй байна. Тэгэхээр энэ гэрээний нөхцөл дээр бол бидний хувьд одоо зээлтэй байж байгаа. Тэгэхээр тэр зээлийг одоогийн гэрээгээр бол яах нь вэ гэхээр төлж дуусчаад тэгээд ногдол ашгийг бэлэн мөнгөөр авах ийм хөлбөр байх. Тэгвэл энэ зээлээ төлж дуусаагүй байгаа ийм цаг мөчид оюу толгойгоос ногдол ашиг авах асуудлыг хилэлцнэ, ярилцсна гэдэг мэдээллийг бол учрал сайдын хувьд хийсэн. Тэгэхээр энэ бас нэг тодорхой гэрээ хилэлцээр бол явах ёстой болж таарч байна. Тэгэхээр энэ
гэрээ хэлэлцээр цаашаа хэрхэн өрнөхийг бүгдээрээ бас анхааралтай ажиглах хэрэгтэй болж байна. Тэгэхээр үнэхээр одоо бид энэ жил ногдол ашиг авах боломж байгаа юу үгүй гэдэг бол зочны хэсэгт бас одоо улсын хурлын гишүүн бат найрамдлаас тодруулж асуухаар төлөвлөж байна. Яг тэгэхээр гишүүний хувьд бол энэ хянын шалгах төр хороог байгуулад удирдах одоо зохион байгуулж ажилласан. Тэгэхээр илүү нарийн эрх зүйн болон санхүүгийн мэдээллүүд бол байгаа хаа. Тэгэхээр зочноосоо энэ асуултыг бол тухайлан онцолж асууя гэж бас бодож байна. За үүний дараа бол энэ хэлэлцээрүүд маань бол хэлэлцээрийн үр дүнд бол тодорхой одоо хэлэлцээрийн ажлын үр дүнд тодорхой бид нар зардлын хяналтыг бол хийж чадлаа. За тэгвэл цаашаага одоо ямар асуудлуудыг бид нар хөндөж ярих ёстой юм бэ? Цаашаага бид ямар өөрчлөлтүүдийг хийж Монголын ард түмний эрх ашигыг хамгаалах ёстой юм бэ? Монгол улсын эдийн засагт, Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд, Монгол улсын ард иргэдэд бид байгалийн баялгааг хэрхэн илүү үр өгөөжийг нь илүү их хүртээж, эндээс илүү их ашигыг хүртэж монголчууд нийтээрээ энэ оюутлогын төслөөс хожих юм бэ гэдэг асуудал бол дараагийн хэлэлцээрийн үр дүнгуудээс ихээхэн шалтгаалгаар байгаа юм. За тэгвэл бүгдээрээ слайд руугаа анхаарлаа хандуулъя. Тэгэхээр энэхүү слайдн дээр бол за юу харагдчих байгаа вэ гэхээр улсын хурлын 120 дугаар одоо тогтоол болвол хэрэгжиж эхэлсэнийг харуулж байгаа. Тэгэхээр хянан шалгах төр хороо оюу толгой энэ гэрээ хэлцээрийг хянан шалгах төр хороо үйл ажиллагаагаа явуулаад дүгнэлтээ гаргаад ингээд жил гарны өмнө улсын хурлын 120 дугаар тогтоол гарсан. За энэ тогтоол дээр болвол ямар зүйлүүдийг цаашдаа анхаарч засгийн газарт чиглэл үүрэг болгож өгж байгаа вэ гэхээр онтрогийн лиценз буюу оюу толгойн одоо үйл ажиллагаа явуулж байгаа тэр бүс нутагт байгаа. За онтро гэдэг энэ компани эзэмшиж байгаа энэ лицензийг бид нар энэ оюу толгойн одоо стратегийн ордод оруулж тэндээс бид нар ашиг хүртэх ёстой шүү. Энэ дээр анхаараарай гэдэг ийм одоо чиглэлийг бол энэ улсын хурлын 120 дугаар тогтоол дээр бол тодорхой бичсэн байна. За тэгвэл энэ удаагийн засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд бол онтротой холбоотой ямар нэгэн одоо ахиц дэвшил бол гараагүй. Зээлийн хөг бууруулсан, менежментийн зардлыг бууруулсан. Бодит үр дүн мөн үү гэвэл мөн, тэгтээ хэлэлцээр дуусна гэвэл үгүй дөнгөж эхэлж байна. Яг гэвэл онтрогийн лиценз хэрхэн яаж хувь заян шийдэгдэхээс хамаарат бидний ирээдүйд хүртэх үр өгөөж маш том дүнгээр дэшээ дошоо хэлбэлцгэр байна. За энийг бол бас зочны хэсэг дээр их хурлын одоо гишүүн бат найрамдлаас бас асууна. За энэ 120 дугаар тогтоол дээр бол зээлийн хөг бууруулах үүргийг бол өгсөн байгаа. За тэгэхээр зээлийн хөг бол амжилттай бас бууруулж чадлаа. Тэгэхээр үндсэндээ энэ одоо зээлийн хүү буурсан учраас одоо энэ 120 дугаар тогтоолын нэг одоо зүйл заалт бол хэрэгжиж байна гэж дүгнж болохоор. За мэдээж мөн бас зээлийн хүүг бид одоо 7 жил тутамд нэг удаа хилцдэг байсан бол энийг 3 жил тутамд нэг удаа хилцдэг ийм болж хугацааг нь бол 2 дахин багасгасан байгаа засгийн газрын хэлэлцээрийн үр дүнд. Тэгэхээр энэ бол бас мэдээж уян хатан байдлыг нэмэгдүүлж байгаа гэдэг утгаараа эерэг нөлөөллийг бидэнд авчирна гэж миний хувьд бол харж байна. За хамгийн сонирхолтой, хамгийн чухал зүйл бол юу вэ гэхээр 53%. Өөрөөр хэлбэл энэ оюу толгойн төслөөс бий болж байгаа нийт үр ашиг. За нийт орлого 100 гэж үзэх юм бол тийм түүний 53-аас дээш хэмжээтэй тэр мөнгөн дүнгээр бид Монгол улс үр өгөөж хүртэх ёстой гэдэг зүйл залтыг бол энэ улсын хурлын 120 дугаар тогтоол дээр оруулаад өгсөн байж. Тэгэхээр энэ удаагийн хэлэлцээр бол менежментийн зардал, за зээлийн хөг бууруулах гэдэг дээр бол амжилт гаргасан. Харин 53%-аас дээш үр өгөөжийг монголчууд хүртэх ёстой гэдэг дээр бол эцсийн хэлэлцээрийн одоо шийдвэр, хэлэлцээрийн үр дүнд эцсийн шийдвэр гараагүй. Тэгэхээр энэ маань өөрөө яг бодтоор хэрэгжихийн тулд одоо юу чухал юм бэ гэхээр
Энэ онтрогийн лицензийн асуудал яаж шийдэгдэх юм? Тэндээс тооцогдох амнаатын хувь хэмжээ яаж шийдэгдэх юм? За энэ хувь хэмжээнээс хамаарат нөгөө 53% хувиас дээшх тэр үр өгөөжийг бол одоо монголчууд хүртэж чадах юм уу гэдэг энэ асуултын хариулт бол онтрогийн лиценз нэгдүгээрт, хоёрдугаарт энэ лицензээс лиценз дээр байгаа баялагийг олборсноос олдох орлогоос авах амнаатын хувь хэмжээ ямар байх вэ гэдгээс бол хийхэн одоо шалтгаалгаар байгаа юм. Тэгэхээр та бүгд санаж байгаа бах. Би бол санаж байна. Одоо жишээ нь 2009 онд санаж байна. 8 билүү 9 онд яг ингээд сансрын одоо түнэллэр өксөд явж байсан. Тэгтэл замын хажууд маш том юм самбар байсан. Нэг талхны зурагтай. Тэгээд 75% нь бол Монголын талд одоо очноо. 70 энэ төслийн үр өгөөжийн 75%-ийг бол монголчууд хүртнэ. 25%-ийг бол хөрөнгө оруулагч хүртнэ гэдэг ийм одоо реклам ингээд самбар бол харагдаж байна. Тэгэхээр одоо өнгөрсөн хугацаанд бид нар энэ төслийг явуулаад 17 жил болчихлоо. Тэр энэ 17 жилийн хугацаанд бид бас яг хэдэн хувийг бид нар монголчууд хүртсэн бэ, өгөөжийг хүртсэн бэ гэдэг дээр бас тооцоолол судалгаанууд бол байдаг. Тэгэхээр энэ хувь хэмжээнд дээр бас зочноос асууя гэж бодож байгаа. Яг энэ ойлгохоос бид нар за 53%, 70% хүртээг нь бол тодорхой. Тэгвэл хэдэн үеийг хүртсэн. Нэгдүгээр. Хоёрдугаар бид нар бусад мега төслүүд бас байна. Эрдэнэс 5-7 байж байна, Эрдэнэт байж байна. Эднэрээс бид нар тэгвэл бас хэдэн хувийн өгөөж юу хүртээд байдгийг. Тэрнтэй харьцуулахад оюутлогоос хүртэж байгаа өгөөж маань хэдэн хувь байгаа юм гэдэг бас энэ тоо мэдээлэл судалгаануудыг болвол гишүүнээс зочноос асууя гэж бодож байна. Яг тэгэхээр зочны хувьд бол өөрөө Америкт бас томоохон хөрөнгө оруулалтын банкнд ажиллаж байсан. Банкир хүн учраас энэ одоо нарийн тоо мэдээллүүдийг бол маш сайн мэдж байгаа гэж бодож байна. За тэгэхээр үр өгөөж гэдэг нэг ойлголт энд гарч ирээд байгаа. Үр өгөөж. Тэгэхээр бид энэ үр өгөөж гэдэг дотор яг юуг багтааж ойлгох юм бэ гэдэг асуулт өөрөө бас их сонирхолтой асуулт. За тэгвэл бид нар энэ Монгол улсын үндсэн хуульд бид энэ үр өгөөж гэдэг үгийг бол оруулсан. Тэгэхээр үндсэн хууль зааснаар бол үндсэн хуулийн 6 дугаар зүйл дээр 6 дугаар зүйлийн 2 дээр Монгол улсын иргэдэд өмчүүлснээс бусад газар түүнчлэн газрын хэвлэл, түүний баялаг, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн гэдэг за ийм залт бол байгаа. За тэгвэл дараагийн залт нь байгалийн баялагийг ашиглах төрийн бодлого нь урт хугацааны хөгжлийн бодлогод тулгуурлаж одоо ба ирээдүйн үеийн иргэн бүрт эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг нь баталгаажуулах газрын хэвлэлийн баялагын өр өгөөжийг үндэсний баялагын санд төвлөрүүлж тэгш шударга хүртээхэд чиглэнэ гэж байна. За тэгэхээр өр өгөөж гэдэг үг бол үндсэн хуулийн дээр Монгол улсын үндсэн хуулийн дээр 2 удаа орж ирсэн байна. Нэг залт нь энэ өр өгөөж. Тэгэхээр энэ залт бол юу вэ гэхээр бидний одоо яриад байгаа Чингис хаан баялагын сан гэлж байгаа. Тэгэхээр Чингис хаан баялагын сан гэдэг чинь өөрөө юу юм бэ гэхээр энэ стратегийн ордуудаас олж байгаа орлого түүнээс авч байгаа амнаат ашигт малтахны нөөц ашигласны төлбөрөөс тодорхой хувь хэмжээгээр баялагын санд төвлөрүүлээд 3 сан болгож хувааж байгаа. Хөгжлийн сан, ирээдүйн өв сан, хуримтлалын сан. Ирээдүйн өв сан жишээлбэл зөвхөн гадаадын зах зээл дээр байгаа санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах хуультай. Хуримтлалын сан бол ингээд хуримтлуулж хагаад ирээдүйд зарцуулах. За хөгжлийн сан гэдэг бол томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх гэдэг. Ийм одоо зүйл залтууд. Ийм хууль бол батлагдсан хэрэгжиж явж байгаа. Тэгэхээр үндсэн хууль дээр бол өр өгөөж гэдэг үг энд орж ирсэн. Тэгэхээр энэ өр өгөөжийг баялагын санд төвлөрүүлээд тэр баялагын сангаас буцаагаад саяны хөлбраар ингээд хөрөнгө оруулалт хийгээд нийгэм эрүүл мэнд боловсрол зарцуулъя. Тэ? За жишээлбэл одоо иргэний хувьд тэр хуримтлалын сан дээр зулдсан мөнгнөөсөө байр авахтаа ипотекийнхаа урьдчилгаанд өгье гэдэг юм уу те. Иймэрхүү шийдлүүдийг бол оруулсан байж байгаа. За тэгэхээр өр өгөөж гэдэг үг энд нэг орж ирсэн. Үндсэн хуулийн дээр бол өр өгөөж гэдэг үг 2 удаа орсон гэдгийг өмнө хэлсэн. Тэгэхээр эхнийх нь бол саяны
заалт байлаа. За тэгвэл одоо бүгд хоёрдугаар заалтыг харъя. За энэ бол хамгийн одоо чухал заалт байж байгаа. За тэгэхээр энэ дээр бол юу гэж байгаа гэхээр стратегийн ач холбогдол бүхий ашиг малтмлын ордыг ашиглахдаа байгалийн баялаг арт түмний мэдлэг байх зарчимд нийцүүлэн түүний өр өгөөжийн дийлэнх нь арт түмэнд ноогдож байх эрх зүйн үндсийг хуулиар тогтооно гэж. За тэгэхээр энд өр өгөөж гэдэг үг харагдаж байна. Дээрээс нь дийлэнхийг гэдэг одоо агуулга харагдаж байна. Тэгэхээр оюу толгойн гэрээнээс бид 53% гэдэг тийм энэ тоо бол оюу толгой болон манай Монголын хооронд байгуулсан одоо баримт бичгээр байгаа ийм тоо юм байлаа. 53%-аас баггүй гэдэг тоо нь өөрөө. Тэгэхээр энийг бас зочноос дэлгэрүүлж асууя гэж бодож байна. Тэгэхээр ямар ч байсан бид 53%-аас баггүй хэмжээний үр өгөөжийг бол оюу толгоогоос хүртэх ёстой. Ийм байдлаар хүртэх эрх зүйн орчныг бүрдүүлэх ёстой гэдэг ийм одоо үндсэн хуулиар хологдсон үүрэг улсын их хурлд засгийн газар төрийн одоо байгууллагуудад бол байна. За тэгэхээр эндээс бол энэ 53%-ыг одоо хаанаас бий болох юм бэ, хүртэх юм бэ? Нэгдүгürt. Хоёрдугаарт яг энэ 53% энэ үр ашиг биш ээ, үр өгөөж гэдэг энэ үг дотор бид яг санхүүгийн утга агуулгаараа юг ойлгох юм бэ гэдэг нь бас асуултын тэмдэг байгаа. Энийг бас зочноос асууж байна. Тэгэхээр жишээлбэл орлого гэвэл аюу тодорхой санхүүгийн талаас бараага зарлаа, тодорхой үнээр зарлаа, орлого. Зардал гэвэл бас аюу тодорхой санхүүгийн талаас цалингийн зардал, түрээсийн зардал, илэгдлийн зардал бүх юм нь санхүү талаас тодорхой. Ашиг гэвэл бас тодорхой. Орлогоосоо зардлыг хаслаа, ашиг, цэвэр ашиг. Тэгээд ингээд санхүү талаас энэ бүгд тодорхой гэдэг. Тэгвэл үр өгөөж гэдэг энэ үг ч өөрөө яг санхүү талаас яг юу багтаагаад байгаа юм бэ гэдгийг бас зочноос тодорхой одоо асууж энд бас хариулт авъя гэж ингэж бодож байна. За тэгэхээр оюу толгой хилцээр бол дуусаагүй дөнгөж эхэлж байна. Улсын их хурлын 102 дугаар тогтоолын тодорхой хэсэг төр дотроо одоо нэг зүйл заалт бол хэрэгжсэн байна. Өөрөөр хэлбэл нэг гүйцэтгэл болвол одоо магадгүй 5 заалт байлаа гэхэд 20 орчим хувийн гүйцэтгэлтэй. Тэгвэл энийг чамлж болохгүй бодтой үр дүн мөнөг үйлмүү. Гэхдээ яг энэ онтрогийн хилэлцээр онтрогийн лицензийн асуудал, онтроор тавигдах ашигт малтмлын нөөц ашигсны төлбөр хэд байх. За мөн энэ дээрээ үндэслээд ямар хэмжээний энэ компани маань орлого олох юм, тэнцэнээс ямар амнат бидэнд төлхийн үр өгөөж болгож төлөх юм. За тэгээ зардлууд нь яах юм? За тэгээ ашиг гаргахаар хэд гарах юм? Гарсан ашигаас бид 34% яаж Монголын тал биежүүлж авах юм? Яг мөнгөөр авах юм. Бэлэн мөнгөөр аваад дансандаа байршуулж чадах юм бэ. Тийм ээ? Энэ асуудал бол одоо ирээдүйд шийдэгдэх ёстой. Тэгэхээр энэ асуудал хэрхэн шийдэгдэхээс хамаарат бид 53% авч чадах юм уу? Эннээс илүү хувь авах боломж байгаа мó гэдэг энэ бүх асуудал чинь бол тодорхой болох нэ. Тэгэхээр бид бол энэ дээр бол одоо санаа амарч болохгүй гэдгийг энд хэлэх гээд байна. За ингээд энэ оюу толгойн гэрээ хилцээрийн явцад Онтро гэдэг ийм компани гараад ирж байгаа. За тэгвэл бүгд энэ Онтро гэдэг компани маань ямар ач холбогдолтой, ямар учиртай ийм компани бэ гэдгийг бас слайдаас харъя. Тэгэхээр Ontre Gold гэдэг ийм компани хувьцаа болвол одоо Канадын хөрөнгийн бичгээр байж идэг. За энэ хувьцааны ханш ингээ харагдаж байна. Одоо 2025 оноос хойш ханш. Ингээд нэг талдаа тууштай өсөж байгаа дүр зураг байхгүй, тууштай эсвэл үнгээд унж байгаа дүр зураг байхгүй, тодорхой доод төвшин, дээд төвшний хооронд ингээд хэлбэлзээд яваад байдаг. За ийм бас компани байдаг. Торонтогийн хөрөнгийн бирж дээр. За энэ компани маань өөрөө энэ лицензийг бол эзэмшээд байгаа. Үйл ажиллагаа явуулдаггүй, зөвхөн лицензээ эзэмшдэг. Хоёр одоо нэрийн лицензийг бол эзэмшиж байгаа. Энэ лиценз маань өөрөө яг энэ оюу толгойн бүлэг ордын хил хязгаар зааг дээр ингээ байж идэг. За ийм орд очих.
Тэгэхээр лиценз байж байгаа. Тэгэхээр энийг хэрхэн яаж энэ оюу толгойн энэ бүлэг ортод тооцож оруулах гад байгаа юм бэ? Эндээс үүсч бий болох үр ашигыг хаана яаж тооцох гэдэг юм бэ гэдэг энэ асуудал бол одоо энэ хэлэлцээрийн явцад шийдэгдэх ёстой болж таарч байгаа юм а. Тэгэхээр энэ бас нарийн асуудлыг зочноос асууя гэж бодож байна. Тэгэхээр энэ компани маань одоогийн зах зээлийн үнэлгээ бол 434 сая Америк долларын үнэлгээтэй байгаа. Энэ компани эзэмшиж байгаа лицензийн асуудал хэрхэн шийдэгдэхээс хамаарат бидний хүртэх үр өгөөжөд маш том чухал нөлөөлөл бол орж ирнэ. За тийм учраас гол ажил бол бидний урд байна. Өнгөрсөн хугацаанд бол тодорхой үр дүн гарлаа. Гол ажил бол бидний харин урд байна шүү. Энийг зөв чиглүүлж удирдах зохион байгуулж снаар гарах үр дүн нь өөрөө бид 53% хүртэж чадах юм уу юу? Магадгүй 60-70% хүртэж болох юм уу юу гэдэг энэ асуултын хариулт бол энэ хэлэлцээр хэрхэн хийгдэхээс ихээхэн хамарч байгаа. За тэгээд бас яг энэ цаг мөчид бол ашигт малтмалын тухай хууль өөрөө шинээр ингээд их хурал дээр батлагдаад явж байна. Тэгэхээр энэ одоо бас ашигт малтмалын тухай хууль дээр амнаатыг бууруулах тухай асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр энэ ашигт малтмалын хуулийг хэрэгжүүлэх цаг хугацаа бас хизээнээс юм. За тэр цаг хугацаа нь өөрөө энэ онтрогийн гэрээ хэлцээр хийж байгаа цаг хугацаатай давхцаад хэрэгжиж эхлэх юм уу юу? За хэрвээ давхцаж хэрэгжиж эхэлнэ гэд ингээд үзэх юм бол энэ шинэ одоо амнаатын хууль ашигт малтмалын тухай хуулиар бол одоогийнхоос 3 дахин бага ийм амнаатыг авахар болох гэдэг. Хэрвээ энэ одоо хуулийн хугацаа хэрэгжих хугацаа энэ онтрогийн хэлцээр хийгдэж дууссаны дараа тавигдсан байх юм бол бас өөр үр дүн гарна. Энэ гэрээ хэлцэрийг хийхээс өмнө энэ хууль хэрэгжиж эхлэх юм бол бас нэг өөр үр дүн гарна. Ингээд бас нюанстай асуудлууд бол байгаа. Тэгээд хэвлэл мэдээллийн хэрэгслэр бол бас энэ ашигт малтмалын тухай хууль дээр нэлээд тийм зөрүүтэй байр суурьуудыг бол гишүүд илэрхийлж байсан. Тэгэхээр энэ дээр бас зочноос асуулт асууя гэж бодож байна. Яг эцсийн байдлаараа энэ ашигт малтмалын тухай хууль маань одоо яг яаж батлагдах гээд байна, хизээ батлагдах гээд байна гэдэг дээр бас асуултыг бол асууя гэж бодож байгаа. За тэгээд хамгийн одоо миний хувьд хамгийн сонирхолтой нэг зүйл бол энэ оюу толгойн хувьцаанд монголчууд бид шууд Нью-Йоркийн биржээр дамжуулаад хөрөнгө оруулах боломжтой байсан. За тэр болвол юу байсан бэхээр Turkish Hill Resources гэдэг компани байсан тийм ээ Нью-Йоркийн бирж дээр. За энэ компаниг хувьцааг монголчууд аваад зараад оюу толгойн асуудал шийдэгдэх үед ханшин өсөд эндээс ашиг олдог. За сумжраад хүндрэх үед ханшин унаад бас тэндээс алддаг хүлээдэг. Ийм боломж бол монголчуудад нээлттэй бүх хүнд нээлттэй байсан. Тэр хувьцаанд хүмүүс арилжаанд ороод хувьцааны хөрөнгө оруулалт хийдэг байсан. Гэтэл хэдэн жилийн өмнө яасан бэхээр тэр компаниг хувьцааг Нью-Йоркийн бирж дээрээс буулгаад за ингээд хаалттай компани болгоод хувьцааг нь арилжаалагдах боломжгүй болгочихсон. Энэ бол одоо Rio Tinto-гийн зүгээс томоохон хувьцаа эзэмшигчийн зүгээс хэрэгжүүлсэн арга хэмжээ гэж ойлгож болно. За ингээд яасан бэ гэхээр оюу толгойд Монголын иргэн бүр хөрөнгө оруулах боломжтой байсан бол тэр боломж бол ингээд хаагдсан. За тэгвэл энэ онтрогийн хэлцээрийн үе шат нөхцөл байдалтай холбоотойгоор онтрод хөрөнгө оруулалт хийгээд явах юм бол бас энэ оюу толгой төслөөс монголчууд шууд үр өгөөжийг хүртэх боломж бас бий болж болох уугүй юу гэдэг ийм нэг өнцөг бол гарч ирж байгаа. Ягаад тэгэхээр энэ Ontreg Gold гэдэг энэ компани хувьцаанд Торонто дээр байж байна. Сая графикийг харууллаа, чөлөөтэй арилжаалагдаж байна. Энэ компани тэр лицензүүдийг эзэмшиж байна. Тэр лицензүүд эдийн засгийн хэрэглэлтэнд ороод ингээд явхаар мэдээж хэрэг энэ компани дээр бас тодорхой хэмжээний ашиг бол бий болох өнцөг харагдаад байгаа. Энэ гэрээ хэлцээр амжилтгүй болоод үр дүнгүй байх юм бол энэ хувьцаа ингээд ханшин энэ хэмжээндээ ингээд өсөөжгүй унахчгүй ингээд байж ах дүр зураг харагдаад байна. Тэгэхээр энэ одоо явж байгаа энэ хэлцээрийн далимдуулаад дашрамд энэ Ontreg одоо илүү амьд компани болох боломж байгаа юу? Эсвэл бүр одоо Монголын
Монгол улс өөрөө энэ ойдлон 34-ийг эзэмшиж байгаа бол тэр 34% одоо тусдын бирж дээр гаргаад монголчууд дэлхийн нийтээр хөрөнгө оруулалт хийх бас юм боломжийг нээж болох уугүй гэдэг. За ийм бас санааг бол зочноос асууя гэж бодож байна. За зөвхөн нэвтрүүлэг маань зочны хэсгээр инхүү үргэлжилж байна. За өнөөдрийн манай нэвтрүүлэгт зочноор улсын их хурлын гишүүн Утгын шарын Батнаримтал оролцож байгаа. Урилга хөл авч ирсэнд баярлалаа. За баярлалаа танд. За тэгэхээр ямар ч байсан нэлээд удаан хугацаанд бас нэлээд маргаан дагуулж явж ирсэн энэ асуудал тодорхой хэмжээнд шийдэгдлээ гэж харж байна. За зээлийн хүү бол буурсан байна. За зээлийн хүүг бууруулах асуудлыг бол 7 жил тутамд одоо ярилцдаг байсны 3 жил болгож найшлуулсан байна. За мөн бас нэг сонирхолтой асуудал бол ногдол ашиг авах тухай дахиад цаашаа яриа хэлцээр явна гэдэг үнцэг бас мэдээлэл өгөгдлөө. За таны зүгээс бол хэлцээр бол дуусаагүй шүү, санаа амрах болоогүй шүү гэд байгаа. За энэ дээр бол мэдээж нэг онтрогийн асуудлаас яригдчихэж байгаа тийм. Тэгэхээр ерөн зүгээр ингээд та яг өнгөрсөн хугацаанд гол одоо нюансууд, үйл явдлууд юу болов? Тэн дээр одоо хянан шалгах төр хорооны одоо дүгнэлт өнөөдөр бас яаж хэрэгжиж чинь тийм. Үр дүн юу болж ийн гэдэг дээр багцлаад нэг одоо товчхон гол үр дүнгуудыг иргэн сануулж өгч. За тэглэх бах уу. Тэгэхээр ойдлогын хөрөнгө оруулалтын гэрээ 2009 оны 10 сарын 6-нд тий батлагдаж энэ төсөл маань эхэлсэн байна тий. За эхлээд ер нь бол 3 үе шат боочих хэрэгтэй юм л да. За эхний үе шат бол хөрөнгө оруулалтын гэрээ батлагдахад ард нь бол нууцын тамга дарцсан нэг хөрөнгөлөгчийн гэрээ гэдэг нэг бас давхар батлагдсан тий. За тэгээд ил урхаа одоо бүтээн байгуулалт маань эхэлсэн. За дууссан чинь нэг 2 орчим тэрбум доллараар ер нь бол зардлын хэтрэлт явсан. За энэ бол ингээд Монгол улсын тэр анх 2019 онд авсан гэсэн ногдол ашиг бол ингээд 33 он руу шийдсэн байдаг. За тэрний дараа далдуурхан бүтээн байгуулалт гэж дараагийн хэсэг гарч ирж байгаа. Тэгэхээр энэ бол илүү одоо томоохон хөрөнгө оруулалт зарсан тэр одоо бидний хэл заашснаар бол Дубан гэрээ гэж байгуулагдаад за дахиад энэ бүтээн байгуулалт дуусахад бол дахиад нэг 2 тэрбум долларын тэ одоо 2-3 тэрбум долларын зардлын хэтрэлт за тэгээд маш өндөр зээлийн хүүтэй байсан учраас одоо нэгсэнтэй Монгол улсын ногдол ашиг хизээч авахгүй болтлоо хойшилцсан нэг ийм дүр зурагтай он жилүүд ингээд ойдлогоо дээр явж иржээ. За тэгээд энэ 2009 оноос 2025 он хүртэл энэ 17 жилийн туршид тийм ер нь бол Монголын тал өөрийн эрх ашиг хамгаалсан одоо арга хэмжээ авсан уу гэхэд бол энэ ер нь бол 17 жилийн турших эс үлдгүүнүүд гарч ирж байгаа юм л та. За тэн дотор өстэй үнэхээр л гялтах ганц шийдвэр гаргасан зүйл бол 2021 онд Монголын талд оногдох байсан тэр 2.3 тэрбум долларыг тэглэснээр Монгол яг үн төлбөргүйгээр 34% автогавл баталгаажуулж авсан. За тэгээд тэр алдарт Дубан гэрээг цуцалсан ч гэсэн өнөөдөр үр дагавартаа л явж илээ л да бүтэн шийдэгдэг. Ийм л үр дүн тухайн одоо энэ 17 жилийн турш гарсан байна. Тэгэхээр энийг бол бид нэр сонсголоор бүгдээрээ ямар ч гэсэн олон нийтээр ойлгож авсан, дүгнсэн парламентын зүгээс хэд хэдэн ажлын хэсэг гараад 92 дугаар тогтоол, 103 дугаар тогтоол, 120 дугаар тогтоол ингээ батллаа тий. Тэрний хэрэгжилт дэндүү хангалтгүй явж ирсэн ийм л дүр зураг харагдаж байгаа. Тэгэхээр энэ сонсголын эцэст бол тэгээд одоо хянаа шалгах дүр хороо өөрийн бүрэн эрхийн хүрээнд бол 120 дугаар тогтоолыг улсын хурлаар оруулаад одоо 12 сарын 26-нд бол амжилтаа батлуулж авч чадсан. Тэгэхээр одоо бид нэр ерөөсөө 120 дугаар тогтоолоо бүтэн амьлуулах урд өмнөх хийсэн алдаануудыг давтахгүй ийм нөхцөл байдалтай байх ёстой. Тэгэхээр өнөөдрийн явсан хилцээр за энэ 7 хоногт одоо учирлын засгийн газартаа Rio Tinto яваад хилцээрийн үр дүн гарч эхэлж байна шүү дээ. Тэгэхээр энэ бол хилцээр ингээд үргэлжлээд явж байгаа хэлбэр юм аа. Тэгэхээр энийг бол хилцээр дууссан гэж юусэн харж болохгүй. Хилцээр бол 120 дугаар тогтоолыг бүтэн одоо биелүүлэх ёстой байгаа. Нэгсэндээ бүх том зургаар аваад үзэх юм бол бид нар анхны хөрөнгө оруулагч Монгол улсын талд амласан 53% үр өгөөж хүртэл бид нар одоо хилцээр явах ёстой гэсэн үг ер нь бол тэгэхээр энийг бол 120 дугаар тогтоолдоо бид нар маш ойлгомжтой одоо чиглэлийг бол тусгаж оруулсан байна. Зээлийн хүн дээр 10.5-аас 7.9 хүртэл буурсан байгаа. За нөгөө талдаа нэг хэдхэн 7 хоногийн бас Монголын хөгжлийн банк бонд тусгалаа 6.6-9 дээр. За ингээд 1% нэмэгдэл зөрүү харагдаж байна л та. Тэгэхээр
та бас өөрөө санхүүч хүн. Тэгэхээр энэ хөгжлийн банк буюу одоо улс гэх юм уу да тийм ээ 6.9-оор босгоод байна. За бид нар энэ төсөл дээр 7.9-оор мөнгө зээлчихэд байна. Тэгэхээр энэ дээр яг прайсингийн хувьд одоо энэ зөрүү 1% ер нь бодиттой юу, бодгүй юу гэдэг дээр таны байр суурь юу вэ? Ер нь чинь зээлийн хэмжээг нь бүгдээрээ яг өнөөдөр ингээд авч үзэх юм бол одоо 2026 оны эхний улирлын байдлаар эцсийн улирлын байдлаар бол хувь нөлөөлөгчийн зээл гэж яриад байгаа шүү дээ. Shareholder loan. За энэний нийт хэмжээ бол 12.9 тэрбум доллар тий. 12.9 тэрбум доллар. За энэний одоо 53% нь нэгсэндээ чинь хөрөмтлөгдсөн хүү байхгүй. Яг гэвэл зээлийн хүү өндөр дээрээс улирал тутам хүү бодогдоод тахаар энэ өсч явсаар байгаад үндсэн зээлээсээ даваад итэрсэн ийм нөхцөл байдалтай байгаа. Тэгэхээр зээлийн хүү тэр үеийг л 0.5% буурна гэдэг бол өндөр ач холбогдолтой гэсэн үг байхгүй. Тэгээд ер нь бол миний ойлгосноор бол Rio Tinto зээлийн хүү буурлах дээр бол нэлээд гидээсэн гэж ойлгож байгаа. Сангийн сайн мэд сайхан ч гэсэн өөртөө хэлж байгаа нэлээд хүнд хилцээр байлаа гэж ярьж байлаа л дээ. Тэр хүн эх орондоо хүртэл хайртай гэдэг нэг хэлээд байна шүү дээ, тий. Тэгэхээр зээлийн хилцээр бол амаргүй байсан гэдгийг бол ойлгож байгаа. Ягаад гэх юм бол Rio Tinto-гийн авж байгаа энэ төслөөс авж байгаа өгөөж зээлийн хүү хөрөнгөлөгдсөн хүүгээрээ дамжиж очиад байгаа байхгүй. Тэгэхээр тэд нар чинь өгөөжөө шууд тэдний өгөөж рүү гард өрөхөр мэдээж тий. Одоо дургуцгийн ойлгомжтой. Тэгэхээр ямар ч хэлсэн чамлахаар чангадаг гэж харж байгаа. Чамлахаар чангадаг гэж харж байгаа. Ямар ч хэлсэн 2.5 орчим хувиар бууруулна гэдэг бол одоо нэгсэн одоо зээлийн хүүдээр гарч байгаа зардлыг бол тий одоо энэ чинь улирал тутам өсөд яваад байх учраас тэгс нэлээд даацтай одоо бууруулна гэсэн л тооцоол байна. За тэгэхээр мэдээж хэрэг энэ дээр бол миний хувьд ч гэсэн бас их баяртай байна. Бидний одоо ирээдүйд үүсч болох үр багасж байна гэдэг утгаараа баяртай байгаа. За тэгээд дээрэс нь за 7 жилд байсан нэг удаа хэлцдэг байсныг бол 3 жил болоо багс. За энэ бол мэдээж бас маш таатай нөхцөл байдал үүсэж байна. За ногдол ашиг дээр ногдол ашиг энэ жил одоо ингээд авах талаар ярилцсанаа, хэлэлцснэ гэдэг ийм асуудал нэг дурддагдаад өнгөрсөн л доо. Тэгэхээр за энэ бол нэлээд төвхт маргаантай сэдв учраас энэс орохоос өмнө та бүгдийн одоо төр хянан шалгах төр хорооны 120 дугаар тогтоолын дагуу хийгдэх ёстой ажлууд байгаа тань. Тэгэхээр энэ ажлуудаас яг өнөөдрийн байдлаар хэдэн хувь нь гэх юм уу хэдэн ажил нь яг боттой ажил хэрэг болоод явж байна гэж харж байгаа бай. Одоо энэ зээлийн хүү буурч ингээд те эдрийг ингээд хараад үзгэр. За чухал асуулт л та. Тэгэхээр яг миний гарт бол одоо Монгол Улсын хурлын те одоо 120 дугаар тогтоол ингээд байна л та те. Тэгэхээр 120 дугаар тогтоол дээр бол ер нь яг 5 ажлыг бол тусгаж өгсөн байгаа. За эхнийх нь бол онтрын хилцлэг хийх те. За энэ бол хийгдэг байна. Хоёрдугаарт нь бол яг 3 дахь читгэлийн санхүүжилтийн хувь хэмжээг бодитоор бууруулах гэдэг. За энэ ямар ч хэлсэн 2.5-аар. Гэхдээ энэ дууссан гэж бас үзэж болохгүй. Хувьлэгчийн гэрэн дээр шаардлагатай нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах зайлшгүй шаардлага бол байгаа. За тэгээ 3 дугаарт одоо ойдлогоо дээр тавьж байгаа үйл ажиллагаан дээр тавьж байгаа хяналтаа сайжруулах хэрэгтэй. Тэгээ энэ бол тэгэл ongoing буюу үргэлжлээд байх ажил байгаа тийм. За дараагийнх нь бол хамгийн гол нь энэ бүхний эцэст Монгол улс Монголын талд хөрөнгө оруулж байгаа хамлсан төр 53 өгөөжтэй хүрэх хэрэгтэй. Тэгэхээр засгийн газар нэгсэнтэй хийж байгаа алхам бүр хилцээр бүр энэ 53 өгөөжийг л бид нар хангасан байх хэрэгтэй. Тэгэхээр хилцээр хизээ дуусгах гэсэн гэх юм бол 53 үр өгөөж Монголын талд ногдохыг баталж харуулсан үед хилцээр амжилттай боллоо гэж одоо нэгсэн тоо том дүнгээрээ 103 дугаар дотор амжилттай хэрэгжлээ гэж үзнэ гэсэн үг байхгүй. За дээрэс нь нэмээд бол нөгөө экспортын орлогыг 100% Монголоор дамжуулна гэж байгаа. Тэгэхээр өнөөдрийн байдлаар бол Монгол банкны мэдээлж байгаагаар хамгийн сүүлийн статистикээр бол нэг 53-аас 57% нь Монголын банкаар дамжиж байгаа гэсэн тооцоол байгаа. Тэгэхээр одоо бид нар 57-г бол 53-57-г 100% болгох одоо үүрэгтэй байна гэсэн үг. За тэгэхээр яг тогтоолынхаа 5 6 ажил ингээ харангуут өнөөдрийн байдлаар бол нэг 2 за 1.5 таг ч юм уу хэрэгжээд явж байгаа юм. Тэгэхээр бол ажил дөнгөж эхэлж байна гэж бол надад харагдаад байна. Хилцээр явж байна, үргэлжлээд явж байна. Гэтэ менежментийн төлбөр бас бууруулсан. Энэ бол 103 дугаар улсын хурлын баталсан 103 дугаар тогтоол дээр бас байна. Тэгэхээр энэ ингээд цаашаага хилцээр бол ингээд үргэлжлээд явж байна тий. Хизээд ирч алдаж болохгүй. Ирч алдаж бас ерөөсөө болохгүй. Тэгэхээр энэ гадаад зах зээлээ бас бид нар ажиллах хэрэгтэй юм л та. Зэсийн өмнө түүхэнд тий хэмжээндээ тий 13,500-аас 14,000-ийн хооронд сүүлийн 2-7 хоногийн турш хил бэлдэж байна тий. Энэ бол нэг жилийн дотор ойролцоогоос 40-өөс 45% өссөн үзүүлэлт гэхгүй. Тэгэхээр энэ бол нэг талд хөрөнгө оруулагч талаасаа ч гэсэн хилцээр амжилттай явахад тэр гадаад орчин чинь
таата байна. Тэр энэ гадаад орчноо ашиглах хэрэгтэй гэсэн үг байхгүй юу? Чинь бүгд цаг хугацаатай тий. Тэг л. Таата байгаа учраас бас тэдний одоо төсөлж исэн ашиг бас илүү байгаа учраас манай талд магадгүй шийдвэр гаргахад арай нэг дөхөм тэгэлгүй байх гэдэг үнцэг тэгэлгүй байх тий. Тэр зэснэ яг унтсан байсан бол бид нар өөрсдөө алдагдaltaа байх. Ер нь Rio Tinto-гийн зүгээс хөрөнгө оруулагч талдаа тий одоо бас тэдний annual report-оос жилийн тайлангаас үзэж болно л да. Хөрөнгө оруулагчтай амласан зүйл юу гэхээр энэ оюу толгойн бүтээн байгуулалтыг дуусгаад одоо nameplate capacity буюу тий одоо тэдний зорж байгаа жилд 500 мянган тонн зэсийн баяжмал гаргана гэдэг. Тэгэхээр эндээ хүрч чадах юм бол энэ чинь дэлхийн 3 дахь том зэсийн одоо үйлдвэрлэгч компани болж одоо чигсэн гэсэн үг байхгүй. Тэгэхээр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгчийн нэг болохоор үнд хүртэл нөлөөлөх хэмжээнд болно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр энэ амлалтандаа хүрэх гээл явж байгаа. Тэгэхээр энэ амлалтандаа хүрэх гэж явж байхад нь тэгэхээр бид нар ч гэсэн энэ завшааныг ашиглаад Монгол улсын эрх ашигыг хангасан одоо хилцэрийг амжилтаа одоо хийх түүхэн орон зай байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр энэ орон зайгаа бид нар тултал нь ашиглах хэрэгтэй л гэж харж байгаа. За тэгэхээр ямар ч байсан тодорхой үр дүн гарлаа. За цаашаа хийх ажлууд нэлийн байна. За тэгэнгүүт энэ дотоос нэг одоо нэгээр нь ингээд асуумар санагдаад байна л та. Тэгэхээр хамгийн эхнийх нь болохоор энэ одоо сая засгийн газрын мэдээлэл дээр бол ногдол ашгийг аавна энэ жилээс одоо авч эхлэх тухай авах хэрэгтэй гэдэг ингээд ярьж байна. Тэгэхээр энэ маань за нэгдүгürt эрх зүйн үед нөгөө хооронд байгасан гэрээнүүд дээр боломжтой юм уу? Хоёрдугаар за боломжтой юм бол санхүүгийн хувьд боломжтой юм уу? За зөв гэдэг ийм асуулт асуусан. За яг зөв. За яг энэ хилцээрийн донд бол одоо ялангуяа ерөнхий сайд ногдол ашиг авна гэдгийг оруулж тэ бас хоёр талаас тохиролцсонд бол одоо маш баяртай хандж байгаа. Харин энэ бол бидний зүгээс ч гэсэн шаардсаар ирсэн тэ. Тэр ногдол ашиг авна гэдэг бол ер нь бол аливаа төсөл үр өгөөж байгаа хамгийн сонгодог хэлбэр өөр ногдол ашиг шүү дээ тэ. Тэгэхээр эрх зүйн орчны хувьд боломжтой байвал боломжтой л байх бай. За 102 дугаар тогтоол дээр бол хувийн нөлөөчийн гэрээг харилцан дүгнээд нэмэлт өөрчлөлтийг оруул гэдэг чиглэлийг бол одоо 100 дугаар тогтоол дээр өгсөн. Хувийн нөлөөчийн гэрээн дээр ямар залт байдаг вэ гэхээр одоо энэ зээл болон зээлийн хүүг иргэн төлөвлөж дуусны дараа ногдол ашигтай одоо тараана гэдэг одоо заалт байна тий. Тэгэхээр хувийн нөлөөчийн гэрээг нэмэлт өөрчлөлт оруулах боломж нь чиглэл нь хөгжсөн учраас тэр заалтыг хөндөд харилцан тохиролцоод өөрчлөхөд бол ногдол ашиг авах одоо эрх зүйн орчин бол хангалттай. Ямар ч асуудалгүй бүрдэж байгаа. Нөгөө талд зөвшөөрөх хэрэгтэй болж таарах гэдэг. Тий, ер нь бол ногдол ашиг энэ хилцээрийн нэг хэсэг шүү дээ тий. Зөвшөөрөх хэрэгтэй. Ер нь би ч гэсэн зөвшөөрөх хэрэгтэй гэж одоо дүгнэж байгаа. Таны бодлоор зөвшөөрөх болов гэдгээс нэг зөвшөөрөх хэрэгтэй. Тий, зөвшөөрөх хэрэгтэй. Тэгээ зөвшөөрөх үү биш үгүй зөвшөөрөх ёстой. Тэгжээж бид нар 53-ын үр өгөөж хүртэн. Тэгжээж нэгсэндээ бас Монголд энэ альва уул уурхайн томоохон төсөл урт хугацаанд тогтвортой явахын тулд тэр зөвхөн уул уурхайн байгаль орчны зөвшөөрөл засгийн газраас авахаас гадна social license буюу ард түмний одоо тэг зөвшөөрлийг бас авах хэрэгтэй байна. Тэгэхээр ард түмний зөвшөөрөл ямар өдрөх байх юм бол ногдол ашиг авч тэр хүмүүс эндээс хүртэж байгаагаа бүрэн утгаараа мэдэрчилж хүртэнэ гэсэн үг. Тийм учраас энийг Rio Tinto заавал зөвшөөрөх ёстой. За эдийн засгийн хувьд ногдол ашиг авах орон зай байна уу гэж тийм. За тэгэхээр 2026 оны бүгдээрээ аваад үзье тийм. За 2026 онд JP Morgan-ы за equity research буюу JP Morgan-ы энэ жил гаргасан одоо Rio Tinto дээрх судалгаан дээр оюу толгой компани 26 онд $7.5 тэрбум долларын орлоготой ажиллана гэж төсөөлөл гарсан байна. За $7.5 тэрбумаас зардлаа хасаад үйл ажиллагааны болон капиталжуулсан зардлаа хасаад ойролцоогоор одоо эрэг мөнгө урсгал бол $5.2 тэрбум байна гэж гаргасан байна. $5.2 тэрбум эрэг мөнгө урсгал гэдэг бол ногдол ашиг тарааж болох хэмжээний мөнгө урсгал гэсэн үг байхгүй. Тэгэхээр $5.2 тэрбум 34% оногдох нь ойролцоогоор 1.7 тэрбум байна. 6 их найдвар. Тэгэхээр 6 их найдварыг бид нар 26 онд багтааж авах боломж байна шүү дээ. Тэгэхээр нэг зөвхөн нэг харьцуулт хэлээ л да. Тэгээ 100% бодвол харьцуулт хэлээ л да. Энэ 1.6 тэрбум доллар байна те. Энэ бол оюу толгой борлуулалтын орлогоо ихсгсэн кейсэлүүдээр зүгээр үн дэлхийн зах зээл дээр оюу толгоогоос хамаарахгүйгээр өссөнд хангалттай одоо хүрэлцэх хэмжээний одоо мөнгө урсгал гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр ер нь баг дэлхийн үн өснө 1.7 тэрбумыг оюу толгой тооцоолоогүй мөнгө урсгал аваад ирсэн байна. Тэрийг Монголын талд ногдол ашиг болгож тарахад бол тэр компани
Таны хэд гадаад орчны эерэг нөлөө байгаа Аа яг зөв. Тэгэхээр энэ эерэг нөлөө байгаа үед бид нэр хилцээрээ амжилтаа хийж чадахгүй бол үн унсан үед хилцээр бол тэгээ шууд гацна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр энэ таатай орчныг бид нэр алдаж ирүүлсэн болохгүй. Хилцээр ч гэсэнтэй ийм энэ чинь дэлхийн уулуурхаан циклээр бас явдаг. Уулуурхаан цикл бол байдаг те. Тэгэхээр энэ циклээ ашиглаж чадахгүй бол хэн хөгжүүлдэг вэ? Монголоос л хөгжүүлдэг байхгүй юу? Өөрсдөө л хөгжүүлнэ. За тэгэхээр ер нь бол гадаад орчин талаасаа санхүү талаасаа болвол боломж бол бүрэн байгаа учраас нөгөө талаасаа үрг өгөгдсөн Монголын засгийн газарт үрг өгөгдсөн байгаа учраас энийг бол ажил хэрэг болох боломж бол өндөр юм байна. Бүрэн боломжтой гэж хэлж байна тийм ээ. За хоёрдугаарт энэ нэг 53% үр өгөөж гэдэг нэг ийм нэг хааж томьёолоогүй нэг ийм үг яваад байгаа. Өгөөж тийм. За тэр өгөөжид юу оруулах вэ гэдэг асуулт айгүй бүрхэг байгаа тийм ээ. За уул нь бол бид нар санхүүгийн хэллэгээр бол одоо ашиг орлого гэхээр айгүй тодорхой шүү дээ тийм нөгөө бараа зарлаа орлого зарлаа хаслаа ашиг. Гэтэл үр өгөөж гэдэгт юуг оруулах юм бэ? 53% дотор юу багтах вэ? За яг зөв. Тэгэхээр энэ үр өгөөж гэдэг юм яг үнэ хэлэхэд 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахад тухайн үед тэр засгийн газар буюу Тинтото тий өөрсдөө гаргаж ирсэн зүйл байхгүй. Хоёр тэр гаргаж ирсэн. За яг зөв. Тэгэхээр Монголын талыг та бүхэн одоо санаж байгаа бол тухайн үед тий одоо яг гэрээ хийгдэхэд гадна самбар дээр тий Монголын талын нэг талх тавьж байгаад 71% нь Монголын талд өргөөжийн 71 нь Монголын талд ногдох гэл өөрсдөө рекламжсэн шүү дээ. Тэрний их сурвалж нь олон улсын валютын сангийн судалгаа байдаг шүү дээ. Их сурвалж олон улсын валютын санг бичсэн. Тэгэхээр тэр үр өгөөж гэдэг агуулгыг бид нар өөрсдөө гаргаж ирсэн л дээ. Тэгэд энэ биднэрт тогтоолоо бас яг тэрийг нэлээд аргашин судалж иж гаргаж ирсэн. За тэр үед хөрөнгө оруулалтын гэрээ бас юун дээр үнэлсэн байдаг вэ гэхээр 2010 онд баталсан техник эдийн засгийн үндэслэл дээр оюутлогын техник эдийн засгийн үндэслэл дээр одоо тухайн үеийн нэрлсэн үнээр Монголын талын үр өгөөж 53-аас доошгүй байна гэдэг ингээд тусгацсан байдаг байхгүй. Тэгэхээр бидний асуугаад байгаа зүйл нэгсэн цоошин зүйл биш ерөөсөө тэр хөрөнгө оруулалтын гэрээнд оруулахдаа тэр тэзүүдээр нь тусгаж өгсөн тэр нэрлсэн үнээр 53 үр өгөөжөө тэрийг л хангаач гэж анх хөрөнгө оруулагч тэзүүгээр баталгаажуулж 53 үр өгөөж гэсэн бол тэрийг хангаач гэж. Тэгэхээр нөгөө талд бол тодорхой зүйл юм байна. Тэгэхээр тийм. Тэгэхээр ер нь үр өгөөж гэдэг ялангуяа төслийн талаас ингээд аваад үзэхээр сонгодог зарчмаар бол айгүй ойлгомжтой зүйл байхгүй. За юу гэхээр тэр одоо эн чин компани тайланг аваад үзэх юм бол борлуулалтын орлогоос явна шүү дээ. Борлуулалтын орлого тэгээд зардлууд гараад тэгээд ашиг гараад тэгээд ноглоо шиг явдаг те. Тэгэхээр борлуулалтаас бол амнат авна те. За борлуулалтаас амнат авлаа. За тэгээд татвар хураамжууд төлнө те. Тухайн орны татвар хураамжууд янз бүрийн татвар хураамжууд байна те. За тэгээд эцэст нь ногдлоо шиг. Ер нь бол энэ гурван үндсэн зүйл дээр л өгөөж гэж ярина шүү дээ тийм. Тэрнээс биш тэр компани одоо 2 3 дагч те одоо сабконтракторын нэг ажилч нийлүүлж байгаа нийгмийн татгалын шинтгэлийг харин тийм шүү дээ. Тэгэхээр энэ бол өөрөө ингээд байхгүй зүйлийг оруулж ирээд маргаан үсгний хэлбэр л واخгүй тийм учраас сая бид нэр сонсголоор юу ойлгосон гэсэн чинь хоёр тал үр өгөөж шал хоёр өөр тайлбартай хоёр өөр тооцоолтой хоёр толгоонд гэсэн чинь Монголын төлөв өгөөж 60% харагдсан тийм. Тэгээ би сая яг одоо танд хэллээ. Амнат тийм татвар хураамж ногдлоо шиг тооцох юм бол оюу толгой анх тэр олборлолт тийм 2023 оноос орлого хийж эхэлсэн. Тэгээ 26 оны 3 сарын 31-ний хүртэл бол ойролцоогоор 23.8 тэрбум долларын орлого оруулж өгсөн байдаг. 23.8 тэрбум. За тэрний одоо Монголын талд төлсөн амнат татвар хураамж угаасаа ногдлох шиг байхгүй те энэ нь 3.2 тэрбум доллар байгаа байхгүй. За тэр агуулгаар ингээд аваад үзэх юм бол нийтдээ нийт борлуулалтын орлогын нэг 14 орчим хувь нь л одоо Монголжээ. Тий. Тэгэхээр нэг талаараа классик өгөөжөр бол нэг 13 орчим хувьтай. Тэгэхээр яг бид нар харьцуулах хэрэгтэй. Биднэрт мегацлүүд байгаа штэ. Эрдэнэт байна тий. Эрдэнэс 5 толгой. Яг адилхан зарчмыг Эрдэнэс 5 толгой дээр хийхээр энэ хоёр бол 13 оноос өнөөдөр хүртэл бол ойролцоогоор нэг 13-аас 15 тэрбум долларын нийт орлого болсон байна тий. За тэгээд яг танд хэлсэн амнат татвар хураамж ногдлошгийн тооцох юм бол нийт борлуулалтынхаа орлогыг нэг 43-аас 46%-ийг одоо Монголын талд өөр өгөөж өгсөн байгаа байхгүй. Тэгэхээр оюут толгой тий Эрдэнэс 5 толгой Эрдэнэт биднэрт 3 том төслөл байна шүү дээ тий. Нөгөө тэр Эрдэнэс 5 толгой Эрдэнэт болохоор нийт орлуулалтын орлогын 43-аас 46%-ийг Монголын талд өгч ямар нэгэн байдлаар өгсөн байна тий. Оюут толгой болохоор 14%-тэй яваад байгаа байхгүй. Тэгэхээр энийг олон нийт ойлгохгүй биш ойлгож байгаа шүү дээ тий. Бүгдээрээ мэдэрч байгаа байхгүй. Тэгээд энэ дээр шудраг бус зүйл болоод энийгээ өөрчлөөч харилцан ашигтай хөлбөр рүү оруулаач л гэж байгаа байхгүй.
Тэгэхээр чин за одоо нөгөө оюутлын хувьд ингээд үн өссөн. За одоо үйлдвэрлэлийн хэмжээ нь бас нэмэгдэж байна. Асар хурцтай одоо өсөж байна экспортын хэмжээ. За нөгөө дүн маань бүр том болоод. Одоо цаашаа бүр том юм тий. Тэр дотор нөгөө 53 маань саяны ингээд амнаат нөгөө тогтворжуулсан тий. Нөгөө 5. За тэгээд нөгөө саяны татвар хураам шимтгэлүүд чинь бас тэгэж ахтар өсөж чадахгүй нөгөө бүтээн байгуулалт нь явцсан цаашаага хүн нэмж аваад ажиллуулъя гэдэг тэр нэмж авах одоо жишээлбэл тий. Ажилтнууд аваад хүн цалинжуулаад тэнд одоо нийгмийн даатгал төлөөд тэнцэнсэн төлөх мөнгө нь бол бага. За тэгэхээр чи явж нөгөө 53 хангахын тулд нөгөө ногдол ашиг руу орох гэдэг. Тэ ногдол ашиг руу орох хэрэгтэй. Ногдол ашиг. Тэгэхээр ногдол ашиг анханасаа амласан шүү дээ. 19 оноос Монголын тал ногдол ашиг, Монголын ард түмэн ногдол ашиг авах нэ гэж рекламдаж энэ төслийг явуулсан тий. Тэгэхээр тэр маань бүр хизээч авахааргүй тооцоололтод хүртэл орцсон байсан шүү дээ. Тэрний оронд 20 тэрбум долларын бид нар өртөө хоцрох ийм тооцооллыг 21 онд байж байгаа засгийн газар тэр үрийг оюутны засгийн газар тэгэлж ирсэн түүхтэй тий. Тэгэхээр одоо бид нар тэгэхээр ийм боломжтой үед одоо ногдол ашиг авах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр ногдол ашиг наашлуулж авах гэдэг бол яг энэ өрөөгөө чинь тооцооллыг шууд тэр чигээр нь өөрчлөх том боломж нэгдүгээр. Хоёрдугаарт бид нар оюутлогоо бүлэг орд ярьж байгаа шүү дээ тий. Оюутлогоо бүлэг орд дотор онтрыг орцсон байна. Тэгэхээр онтрыгийн одоо хилцэл явах гэж байна. Тэгэхээр энэ онтрыгийн хилцэл амжилттай явах юм бол оюутлогоо энэ бүлэг ордоос Монголын талын авах өгөж 53 дээр хүрэх эн чинь дотор нь бас орно гэсэн үг байхгүй. За яг зөв. Тэгэхээр дараагийн асуултыг онтройтой холбоотой. За сая бас сошиалор нийлээ явуулсан шүү дээ. Энэ ашигт малтлалын тухай хууль. За амнаатыг бууруулъя гэд санаачилж байгаа засгийн газрын хувьд бол ийм өнцгийг гаргаж ирж байна. За таны хувьд бол онтроогийн хилцээр явж явах үед бол энэ хуулийг хэлцмээргүй байна, баталмааргүй байна гэдэг ийм асуудлыг ингээд ирсэн. За нөгөө талд бас ямар байр суурь илэрхийлж байгаа хүмүүс байна гэхээр үгүй энэ хуульч батлагдсан ч гэсэн онтройд харьяалагдахгүй, ямаарахгүй гэдэг бас нэг ийм өнцөг бас яваад байна. Тэгэхээр яг энэ дээр одоо яг аль нь одоо үгүй тэгээд онтройд бус тусдаа одоо хууль үйлчлээд тий. Тэгээд бусад одоо уул уурхайн компанид ашигт малт нөлөөлөл үйлчлдэг гэж юм байхгүй шүү дээ. Монголд одоо жишээлбэл зэсийн амнаат гэх юм бол бүгдэнд нь л адилхан зэсийн амнаат үйлчлэн шүү дээ. Тэрнээс онтройд тусдаа амнаат, эрдэнэтэд тусдаа амнаат гэж тийм зохицуул байж болохгүй байхгүй юу? Энэ бол өөрөө хуулийн одоо үндсэн тэгш одоо ялгуурлахгүй үйлчлэх зарчмыг алдаж гин гэсэн үг шүү. Ер нь бол нэг ийм юм бас төгөлтэй байгаа шүү дээ. Энэ амнаатаа бууруулахгүй бол хэтэрхий өндөр байгаа. Өөр хөрөнгө оруулагч нар өөр төслүүдийг зэсийн төслүүдийг явуулъя гэхээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй байна гэдэг ийм үнцэг байна. Тэгээ одоогийн нөгөө нэг хуулиар бол одоо 5% нэмэх нь үнээс хамаарат 15 хүртэл ингэ нэмээ явдаг байгаа даа. Тэгэхээр та тэрэн дээр яг эрдэнтийн жишээг бас нэг хэлж өгөөч тэ. Тэгэхээр яг Монгол Улсын засгийн газраас өргөн барьсан ашигт малтлуулын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт дотор юу амнаатай холбоотой юу байсан бэ гэхээр зэсийн амнаатыг тэ одоо ялангуяа өсөн нэмэх амнаатыг тэ 3-аас 10 дахин бууруулах хөлбөр орж ирсэн. За тэгчээд даган мөрдөх журмын тухай хууль гээд дагалдах нэг хууль төр эрдэнэтийг одоо хуучин өндөр амнаатаар нь ганцхан тусад нь үлдээе гэдэг ийм одоо нэгсэн юм орж ирсэн байхгүй. Тэгэхээр зарчмын хувьд бол би ялантай энэтэй санал нэгдэхгүй байхгүй. Эрдэнэтийг тусдаа амнаатаар бодно гэж тэгж ялгуулж болохгүй адилхан одоо бүгд адилхан үйлчлэх ёстой. Эсвэл эрдэнэтээр шинэ хөрөнгө оруулалтын гэрээ ч юм байгуулах нэг үр хэрэг байхгүй. Оюут толгой шиг тийм. За тийм учраас тэрийг тусдан тэгж гаргахгүй тийм. Нэгдүгürt, хоёрдугаарт онтрийн хилцэл одоо явагдах нь ойлгомжтой болоод байна шүү дээ. Онтрийн хилцэл явагдаж байгаа 102 дугаар тогтоолоор чиглэл өгсөн энэ үед бид нэр зэсийн амнаатыг хөндөж болохгүй байхгүй. Зэсийн амнаатыг бууруулж болохгүй. Яг гэх юм бол бид нэр онтрэ дээр яг үхээр Монгол Улсын одоо оюут толгой орооногийн дараах 3 дахь том хилцэл явагдаж байна шүү дээ. Энэ бол өөрөө эрдэнэтээс хэд дахин том зэс маш өндөр алтны агуулгатай 3 дахь том урд дээр бид нэр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах чинь. Тэгэхээр бид нэр тэрний 34 эзэмших юм уу эсвэл зэсийн амнаатаар орлуулах юм уу гэсэн үйлбэрүүд яригдчихэж штэ. Тэгэхээр зэсийн амнаатаар орлуулах гэж байгаа бол зэсийн амнаат дээр аваачаад хуулийн дээр бид нэр зэсийн амнаатаа бууруулчихаар тэр Монголын талд яаж тэ эрэг сигнал эсвэл эрэг байх тийм үстэй. Энэ бол яг үнэхээр нөгөө талаас хамгийн хүсэж байгаа зүйл юм шүү дээ. Зэсийн амнаатыг бууруулж хагаад хилцээр дурвал нөгөө талд ашигтай шүү дээ. Тийм болохоор одоо байгаа энэ хувилбараараа онтрийн хилцээр эхлээд дуусгаад энэ хувилбар чинь баг 10 жил явцсан хувилбараа яахлаар онтрийн хилцээр эхлэж яхад бууруулдаг юм тийм. Тэгэхээр энийг бууруулахгүйгээр онтрийн хилцээрээ эцэлчээд за тэгээд зэсийн амнаатаа
хөнжөө гэж байгаа юм л да. Тийм учраас засгийн газраас орж ирсэн тэр үйлбэр төр бол онтригийн одоо хилцэл дуустал энийг хоошлуулъя гэдэг шийдвэрийг бол Монгол Ардын намын бүлэг рүү усыг хурлдаг Монгол Ардын намын бүлэг рүү дамтны сайттай хамт оруулаад бүлгийн шийдвэр юу гэж гарсан бэ гэхээр Монгол Ардын намын бүлэг окей зэсийн амнаатыг энэ ашиг нутгийн тухай хууль дээр те хоошлуулах байдлаар энэ хуулиа хилцээд явъя гэсэн. Ашиг нутгийн тухай хуулийг одоо дэмжиж байгаа шүү дээ. Тэгэхээр зэсийн амнаатыг тэгээд ажлын хэсэг дээр одоо зөрчмийн төрөлтөд санал гараад зэсийн амнаатыг бууруулж байгааг 2029 оны 1 сарын 1 хүртэл хоошлуулахаар одоо оруулаад акдны хилцүүлгээрээ дэмжигдээд сая эдийн засгийн байнгын орон дээр ч гэсэн одоо зарим гишүүд дахиж бууруулах санал гаргасан боловч дэмжигдээгүй ингээд дэмжигдээд одоо эцсийн хилцүүлэг рүү өнөөдөр орж байгаа. Тэгэхээр 2029 оны 1 сарын 1-ээс зэсийн амнаат буурж байгаа хэлбэр хин нэгэн компаниг ялгуулахгүйгээр ингээд үйлчлээд явахаар тий одоо ийм хувилбараар одоо ингээд эцсийн хилцэл рүү орж ийн гэсэн. Тэгэхээр онтрын хилцлээ бүгдээрээ хийгээд энэ хооронд хийчих. Тэр нь оюу толгой дээр урд нь гарч ирсэн алдаа юу гэхээр яг оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээ хийгдэхээс 3 сарын өмнө 2009 оны 7 сарын 16-нд тий эн чинь яг наадмаар ээлжид бус нууц суралтаа явал тэгэл ашиг нутгийн тухай хуулинд 29 нэмэлт өөрчлөлт хийсэн байдаг. Энэ нэмэлт өөрчлөлт болгон Монголын талд үйлчлэг байхгүй. Энэ дандаа нөгөө талд ашигтайгаар хөрөнгө оруулалтын гэрээ хувь нөлөөчийн гэрээ байгуулах гэдэг суурийг нь тавьсан байдаг. Тэгэхээр энэ алдааг бол давтаж болохгүй л гэж. Яг гэрээ хийгдэх болохоор л лобби орж хууль өөрчлөлт ийм явсан шүү дээ. Тэгэхээр энийг бол дахиж үлэмжшүүлж болохгүй. Одоо энэ алдаануудаас нь харин ч бид нэр суралцаад Монголын талд эрх ашигыг хангасан гэрээ хилцээр явах боломжийг нь олох хэрэгтэй байхгүй засгийн газарт тийм. За. Тэгэхээр одоо хууль батлагдж байгаа тохиолдолд бол 29 оноос хэрэгжинэ. Тэгээд ялгарлахгүй. Өмнө нь бол өмнөх хуулбараар бол эрдэнэтийг үлдээсэн. Өндөр амнаатаар нь тусад нь явуулаад бусад эрдэнэтээс бусад нь буусан амнаатаар явна гэдэг ийм л хуулбар орж ирсэн. Тэгэхээр нэгтгээд 29 оноос 29 он хүртэл бид нар онтрын хилцлээ хийчих бах те. Тэгээ онтрын хилцэл хийгээд авна гэдэг чинь онтрын дангаараа энэний үр дагавар тэр бусад бүх зэсийн ордыг нийлүүлснээс хэд дахин том өндөр үр дагавартай ийм том хилцэл байхгүй. Оюу толгой энэ бүлэг ордын энэ дэлхийн хэмжээний ордын нийт геологийн нөөцийн 30%, 32% дангаараа энэ онтрын хилцээнд дээр хамаарат байгаа байхгүй. Тэгэхээр эн чинь буцаад оюу толгой бүлэг ордоос бид нар 53% үр өгөөж авахгүй гэдэг маш түүхэн хариуцлагатай хилцээр явж байхад аваачаад зэсийн амнаатыг өмнөр нь ороод бууруулж ерөөс. Тэгээд эргээл нөгөө 53 авахын тулд нөгөө ашиг руугаа очино. Нөгөө ашиг нь ийм өндөр бас байгаа ч үгүй хэлбэлцэл яваа тий. Тэгэхээр одоо өмнөх гэрээний алдаануудаас бид нар суралцаад тэр алдааг давтаж болохгүй. Харин ч алдаанаас суралцаад сайжирч энэ дэр заавал орох хэрэгтэй. Тэрэн дээр бол парламентын зүгээс бол одоо шаардлагатай бол өдөр болгон дуулаа хүргэж байгаа ч гэсэн хийлгэж авах гэж бодож байгаа шүү дээ. За сүүлийн асуултыг бас асуумаар санагдаад байна. Энэ тогтоол дээр энэ алтыг одоо Монгол банкаар дамжуулж арилжаалах гэдэг зүйл залт байгаа тийм би тэгж харсан санагдаад байна. За энэ экспортын борлуулалтын орлогыг Монголын банк бол арилжаалахаар дамжуулна гэж байна. Окей. Тэгэхээр за тэн дээр бол түрүү нөгөө тооцоолоо 50% нь явж байгаа юм байна. За энийг нэмэгдүүлээ гэдгсэн. Зүгээр би нөгөө өөр алтны дийлэрсэн болохоор жишээ ер нь одоо оюутлахаас гарч байгаа алтыг одоо Монгол банк руу заруулах байдлаар улсынхаа нөөцийг нэмэгдүүлэх гэдэг ийм хөлбөр өнцөг ер нь байж болох. Одоо манай бусад Монголын алтны компанид бол юу яадаг шүү дээ. Дандаа Монгол банк руу зардаг шүү дээ. Тэгэхээр яг баяжмал гэдгээр гарч чадах шүү дээ. Тэгэхээр яг оюу толгой чинь алт зэсээ тэг ялгуурлж одоо ялгаж тэг боловсруулалт хийдэггүй. Нийтдээ нэг л ингээ ерөөсөө юм нэг тийм нунтгал гараад байгаа шүү дээ. Тэгээ тэр нунтаг шороо дотор чинь ойролцоогоор нэг 22-оос 24% агуулгатай хүдэр тэгээ дагалдан алт тэгээ заримдаа мөнгө гэл ингээл гарч байгаа шүү дээ. Тэгэхээр тийм ялгуурлах, зэсийн боловсруулах, хайлуулах үйлдвэр байхгүй учраас ингэж гараад байгаа. Тэгэхээр бид нар яах вэ гэхээр тэгвэл экспортын одоо орлого нэгэнтээ Монгол улсад үйл ажиллагаа явуулдаг Монгол улсад бүртгэлтэй компани бол энэ чинь экспортын орлогоос ихсүүлээд Монгол улсын хөлтөг дамжуулах явах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр борлуулалтын орлогоо ч гэсэн тэгвэл Монгол банк болон Монгол бүртгэлтэй арилжааны банкар ингээд дамжуулаад явуулаа гэж байгаа. Тэгэхээр одоо бол яг Монгол банкны тэр нөгөө валютын дуудлага худалдаа эднэр төр бол оюутлахаа одоо нэгсэн тоо нийт борлуулалтын орлогын 53-аас 57% өвч мань
арилжаалагдаад ингээд явдаг юм байл л да тий. Тэгэхээр тэрний дам бус нөлөө бол Монголд маш их шүү дээ тийм үү. Бидний төгрөгийн ханшигыг тогтоолж болох гэх мэтчлэн. Тэгэхээр энийг 100% явуулаач тий. Яг тэр 10 хэдэн жилийн өмнө Монголын эдийн засаг дэндүү жижигхэн болохоор шингээж чадахгүй гэдэг аргумент байсан байна. Өнөөдөр өөр шүү дээ. Монголын эдийн засаг өнөөдөр 25 тэрбум долларын хэмжээтэй. За дээрээс нь капитал маркет санхүүгийн зах зээлэнтэй хамаагүй томорцсон. Энэ үед бол бид нэг оюутлын борлуулалтын орлогыг шингээгээд явуулчих хангалттай том эдийн засаг болцсон шүү дээ. Тэгэхээр одоо энийг 100% явуулах ёстой гэсэн 100% тогтоол төр бол чиглэл өгөгдсөн. Тэгэхээр энийг ч гэсэн засгийн газар биелүүлэх ёстой. Тэгээ Монгол банк ч гэсэн энэ төр засгийн газартай хамтарч ажиллаад одоо явуулах ёстой л да. Энэ өөрөө Монгол банкны инфляцийг барихтай. Тэгэл баг. Ханшинд бол маш их нөлөөтэй шүү дээ, тийм. За дахиад яг эцэг асуулт асуух гэдэг. Нөгөө Turkish Hill Resource гэж компани Нью-Йоркийн бирж дээр хувьцаанд байсан тийм. За тэгээд тэрий ч одоо манай монголчуудаас аваад өсөх үеднээс хашиг хийгээл унах үед нь за алдагдлаа хүлээ гэдэг тийм. За ингээд ямар ч байсан бид нар оюутгын төсөл рүү бол шууд хөрөнгө оруулалт хийх боломж нээлттэй байсан баг. За тэгсэн чинь энийг бол хаалтаа болгоод ингээд биржээс нь буулгаад байхгүй болсон. За тэгээд одоо чинь Монгол иргэний хувьд за оюут толгойд хөрөнгө оруулалт хийгээвэл шууд хөрөнгө оруулалт хийгээвэл байхгүй болцсон. За Rio Tinto-гийн хувьцаагаар дамжаад явах нэг хөлбөр байгаа. Гэхдээ тэр нь бол ингээд том юм дотор орчихоор ингээд маш том портфолийн нэг хэсэг шүү дээ. Ингээд нөгөө сар мөгччихж байгаа. Яг өнөөдөр Ontre Resources гэдэг яг зөвхөн Ontre-гийн одоо энэ жавхлан шивэд толгой гэсэн оюут толгойн лицензийг тойрсон энэ лицензийг эзэмшдэг компани одоо Торонтогийн хөрөнгөний бирж дээр бүртгэлтэй шүү дээ. Тий. Гэхдээ арилжаалагдаг компани байгаа тий. Тэгвэл нөгөө энэ оюут толгойн одоо бол энэ оюут толгойн явж байгаа үйл ажиллагаатай хамааралтаараа ерөөсө хөдлөхгүй байгаа. Ханш. Энд чинь ерөөсө хоёр лиценз эзэмшдэг өөр юу ч хийдэггүй. Нэг бас нэг баг цаасны шахуу компани шүү дээ. Лицензийг эзэмшдэг. Тэр лицензийн үнэлгээгээр л одоо үнэлгээнд тогтоогдож ингэж явдаг компани байгаа шүү дээ, тий. Тэгэхээр анхнаасаа ч гэсэн тэр хоёр лицензийг худалдаж авахын тулд мөнгө өсгөхын тулд TSX Venture тэр нэг гарч ирсэн байхгүй. Гэсэндээ жижигхэн зах дээрэнтэй гарч анх нэг 5.2 сая доллар босгосон түүхтэй байл. Тэрнээсээ хойш бол нэг тийм үйл ажиллагаа явуулсан юм байхгүй зүгээр л хоёр лиценз тэрийгэ чулуулахыг хүлээж байгаа юм л компани шүү дээ, тий. Тэр яг уу би бол одоо яг банкирийн хувьд бол би бас одоо бас санал дүгнэ л да. Ер нь бол нээлттэй арилжаалагдах хэрэгтэй. За тэр нь бас мэдээллийн нээлттэй байдлыг хангантай олон нийтэд нээлттэй. Дээрээс нь бас хөрөнгө оруулагч гэсэн хамтдаа өгөөж өгөхтэй явах боломжтой. Жишээлбэл одоо Монголын хөрөнгөний бирж дээр ойдлого хайгаад гарч болохгүй гэж тэ. Тэгэхээр энэ саналыг бол жишээлбэл жил ахсын өмнө бас ярьж байсан л да. Тэгэд энэ ч гэсэн одоо хөрөнгө оруулалтын гэрийг нь харах юм бол бас заалтууд байдаг нь шүү дээ. Яг гоо тэн дээр Монголын талдаа үр хөвгцэн байдаг. Монгол 34%-ийнхаа тодорхой хэмжээг Монголын хөрөнгөний бирж дээр гаргахад хөрөнгө оруулагчаас зөвшөөрөл авах шаардлагагүй гэт ингээд заалтууд бол оруулсан. Тэгэхээр Монгол 34% эзэмшээ цаашаа явж байхдаа энийг хөрөнгөний бирж дээр арилжаалах тий одоо боломж байгаа. Болдог бол яах ёстой вэ гэхээр Rio Tinto-гийн 66-аас Монголын 34 аль талаас тодорхой хөв гаргаад Монголын хөрөнгөний бирж дээр арилжаалаад тий явж бас болно шүү дээ тий болно шүү дээ. Ингэснээр энэ компани одоо цаашдаа монголчуудтай тий одоо хөрөнгөний биржээр дамжуулж өргөж явах хуалцах. За бас нээлттэй компани хэлбэр рүү орж явах бас боломж нөхцөл нь байгаа шүү дээ. Тэгэхээр ер нь бол одоо миний баримтлагдаг банкирийн хувьд гэсэн зарчим бол нээлттэй байх хэвээр, ил тод байх хэвээр, засаглал сайн байх хэвээр, хамгийн гол нь нээлттэй тайлаглал нь бас ингэж явж явах хэвээр. Одоо нөгөө тэр Turkish Hill биржтэй байхад чинь нэлээд деталь ийм тайлангуудыг шууд бид нар чинь сайтаар нь оруулаад аваад үзэл нэлээд мэдээлэл авчдаг байсан чинь байхгүй болсон чинь ингээд аюу ерхий болцсон. Тэгэхээр тэр бол айгу бас чухал юм санагдсан маш чухал. Тэр ерөөсөө маш чухал. Одоо хүртэл сая сонсголоор юу ойлгосон бэ гэхээр энэ 16 жилийн турш тий оюу толгой дээр байгаа мэдээллийн одоо зөрүү нэг Монголын талд Rio Tinto талд ингээд өдөр шиншиг ялгаатай асимметри буюу тэр бүр ингээд тэгш хит өдөр шиншиг тэгш бус байснасаа болоод ер нь оролцогч бүх талууд хохирсон тий үл ойлголцсон тэр дээрээс бас итгэл найдвар хүртэл алдсан үндсэн шалтгааны нэг юм мөн баггүй. Тэгэхээр энийг урт хугацаанд засъя гэх юм бол одоо яг хөрөнгөний бирж дээр гаш нээлттэй болох бол нэг хэлбэр. За нөгөө талаасаа би бас хууль тогтоогч одоо бас ингэ ажиллаж байгаа нэг зүйл бол ер нь стратеги ач холбогдлохгүй яваад гэдэг үндсэн хуулийн дээр нэгэнтээ оруулсан бол тэдний ил тод байдал хангагдах хэрэгтэй. Тэг тайлангаа бүгднгийн хөндлөнгийн аудитор дүгнэгдсэн тайлангаа олон нийт ил болох хэрэгтэй шүү дээ. Дээрээс нь бас улсын хурал тайлагд байх хэрэгтэй байхгүй. Яагаад улсын хурал эрдэнэ жишээлбэл 30 жил нэг ч удаа тайлагд
Тэ 100% төрийн эзэмшлэгж байгаа бол нэгэнтээ үндсэн хуулиар энэ чинь ард түмний өмч, төрийн нийтийн өмч гэсэн. Тэгээ төрийн нийтийг төлөөлж байгаа нь улсын хурал. Улсын хуралд огт тайлгндаг шүү дээ. Тэ. Тэгэхээр энэ процессыг бид нэр ер нь бол засах хэрэгтэй. Тэгээ оюутлогоо магадгүй энэс хамгийн сонгодог жишээ байна. За баярлалаа. Хүрэлцэн ирж цаг зав гаргасанд баярлалаа. Тэгээд бас нэлээд удаан хугацааны ажлын үр дүн эхнээсээ гарч байгаа туйлыг баяртай байна. Тэгээд цаашдаа ч гэсэн те энэ одоо тогтоолынхаа үр дүн 100% гартал нь тууштай байхыг бас тэрнээс хүсэж байна. Баярлалаа. Тэгээд бас завчааны гэрчлээ гэхэд нэрээ энэ хянаа шалгах төр ороо байгууллага ингээ явах чинь бас нэг бид нар чинь улсын хурлын 10-аад гишүүн хянаа шалгах шинжээч бүгдээрээ явсан те. Тэр хүмүүсийн бас яг энэ хөдөлмөр шингэж энэ 102 дугаар тогтоол улсын хурлын гишүүдтэй ард түмэнд бас ойлгуулж гарсан. Тэгэхээр хянаа шалгах төр орооны тэгээ бас гишүүд болон хянаа шалгах шинжээчтэй бас талархах хэрэгтэй гэж баярлалаа. За баярлалаа. За үзэгчтэй ингээд баяр наадмынхаа өмнө бид ямар ч байсан Монголынхаа хамгийн том мега төсөл дээр ахис дэвшил гаргаж Монголын ард түмэнд хүртэх өгөөж тодорхой хэмжээнд нэмэгдсэн юм таатай мэдээтэй байгаа. Гэхдээ хянаа шалгах төр хорооноос гаргасан одоо дүгнэлтүүд за энэ 102 дугаар тогтоол. Тэгэхээр энэ тогтоолын одоо биелэлт хэрэгжилт бол өнөөдрийн байдлаар хөвчлөөд үзүүл магадгүй нэг 20 гаруй хувьтай байгаа юм байна гэж харагдаж байна. Тэгээд цаашаага бид 100% хүртэл явснараа улам илүү их үр өгөөжийг Монголынхаа эдийн засагт Монголынхаа ард түмэнд бий болгох боломж байна гэж харж байна. Тэгээд энэ тэр цаг төтлөх болтугай гэдэг ерөөлөг төвшүүлээд энэ хүү нэвтрүүлгээ энэ удаагийн дугаарыг өндөрлөе. Баярлалаа.